бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За түрүү ярьсачлал нөгөө турших гээд байгаа зүйлээ нэг шүмжлэг болгоод оруулчих гэж бодлоо. За тэгэхээр яг турших гээд байгаа зүйл байна юу вэ гэхлээр за бид тийм чарт хөдөлгөөн явж байгаа тийм. За шарт ямар нэгэн байдлаар заавал нэг тодорхой хэмжээний нэг рейнж хөдөлгөөнөд үүсгэж байгаа. Ялангуяа тренд эргэх үед гэсэн үг. За тэгэхээр одоо энэ дэрний жишээ авах нь би одоо BTC-ийн чартн дээр гаргацсан явж байна. За нэг иймэрхүү байдлаар би нэг жижиг нэг рейнж хөдөлгөөн чи үүссэн байна гэж харагдахаараа. Тэгэхээр гол санаа болох юу гэхээр эхлээд чартнаас ямар нэг ийм рейнж хөдөлгөөнүүдийг олоод тэрэн дээрээ fixed range volume profiler буюу одоо бидний хэлгээр POC гэж ирж байгаа. Тэрийг зүгээр эхлэлийн зэгээс дуусах хүртэл нь ингээд татчих хэрэгтэй байгаа. За тэгвэл бидний point of control буюу нэг юм POC-ийн ийм зэг гараад ирнэ. Тэгвэл л энэ зэг дээр нь бидний Fibo дата яваад байгаа жишээ. За энэ зэг дээр хэрэг байх бол дараагийн зэг дээр ингээд иймэрхүү байдлаар ингээд туршаад өгөөч гэж хүсэж байгаа. За одоо энэ жишээ гэх юм бол бас тэгээд нэг жижиг юм рейнж хөдөлгөөн явуулсан байна. Тэгвэл энэ чинээс нь ингээд татаад өгөөч гэж хүсэж байгаа. Ингээ хэр үр дүнтэй байна. Үр дүнтэй байх юм бол бидэрт илүү даваа тал болж өгнө гэсэн. Тэгэхээр бид нар моментог хаана үсэж байгаа хэр зөв момент болж байна гэдгийг л маш амархан мэдэх боломж бол бидэрт дуртай байгаа. За одоо чинь энэ бас дахиад нэг юм жижиг хөдөлгөөн үүссэн байна. Энд нэг юм жижиг хөдөлгөөн байна. Энд бас нэг юм байна. Энэ болгон дээр POC датаад Fibo датаад ингээд бид одоо ингээд result ингээд явуулаад өгөөч гэж хүсэж. Тэгэхээр бидэрт моментум болох маш амархан боломжийг бид нар олж авч байгаа л гэсэн үг. Тэгвэл бас бид нар нэгin зэг хөдөлгөөн гэж бас бүрэн ойлгох боломжтой болчиход байна гэсэн. Иймэрхүү байдлаар ингээд татаад өгөөд мэдээлэг чүтимээс явуулаад өгөөрэй. Энэ бас нэлээд том судалгааны хэлбэр болох гэдэг шүү. Аль болох та бүхнийг профиттэй болгох гэж хичээгээд байна. За баярлалаа.